Сайн мэцгоноо бүх үндэснээс чуулган гэрчлийн цагаараа дахин уулзж байна. Энэ удаад мөнх насагч маань агуу бурхныг алдаршуулан гэрчлэлээр хүрэлцэрсэн байна. Өдрийн минь мөнх насагч. Сайн байна уу? Сайн. Өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. За баярлалаа. Хоёлаа гэрчлээ эхлэхийн өмнө бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлийн үг болон хурганы засаар сатаныг ялсан юм аа. Амен. Амен. Халелуя. Халелуя. За, бурхан тань дээр яаж ажиллаж байна? Та одоо ямар гайхамшигтай гэрчлэлтэд хүрээд ирчих вэ? Өнөөдөр бурхан над дээр өстөг үнэхээр гайхамшигтай ажилласан. Би өчигдөр ингээ баптизм бурханы ариун сүнсийг хүлээж аваад гайхамшигтай одоо үзэглүүд үтсэн. Амен. Үзэгдэлд юу үзэгдсэн гэхээр нөгөө муу ёрын бозор сүнснүүд ерөөсөө яг миний нүдэнд ингэж үзэгдэж нэр устайгаа орж ирж байгаа байхгүй юу? Тэгээд би бол тастаа маш их хүнд ачаа үүрч байсан юм байна. Бурхан үгэндээ айлдахтаа хүнд ачаа үүрэгчтэй над руу ир. Миний ачаа хөнгөн гэж айлдж байсан. Тэр үнэхээр үнэн байдгийм байна. Өчигдөр тэгээд ариун сүнсний баптизм хүртээд миний ерөөсөө уснаас гараад ирэхдээ хамгийн ерөөсөө ингээд хөнгөн яг тагтаа мэд алавцтай юмсыг нисхэр болсон байгаа байхгүй юу. Тийм гайхалтай бузар сүнснүүдийг надад зайлуулж өгсөнд нь би үнэхээр их бурхандаа талархаж байгаа. Амен. Надад их муу ёрын бузар сүнснүүд тэр өг дээцээс ирсэн хараал тий. Тэр бузар сүнснүүд чинь намайг ерөөсөө миний амьдрал садаа болж ясныг би ойлгохгүй буруу замаар будаад хийж явснаа ойлгосон. Яагаад тэрийг би одоо ингээ гэрчлэх гээд яриад байна гэхээр түрүүнд нь гэрчил өгөөл янз бүрийн юу номл сонсоод пастрын номлыг сонсоод энэ үнэн энэ зөв энэ яг над дээр болдог гэдгээл ингээд дүгнэлт тэгэл байгаа штэ би чинь яг пастрын номлыг хүлээж аваад энэ яг үнэн дотор яг үнийн номлож чинь би ерөөсө хуурамч номлол сонсч байсан юм байна. Яагаад би энийг сонсоогүй бол гэдэг хүртэл бодол орж ирж байсан байхгүй юу. Тэгтэл одоо өчигдөр баптизм хүртэл ёстой бүх юм илчилэгдэж хүнд ачаа дарамтаас би салсан да бодар чөтгөрүүдийг зайлуулсан да би үнэхээр талархаж байна. Эзэн бурхандаа талархаж байна. Амен. За гайхалтай үнэхээр чөлөөлтийг хүлээж авсан юм байна. Ариун сүнсээр дахин төрсөн гэж юм тий. Та ер нь мөнх насагч хэдийн хугацааны итгэгч юм бэ? Сайн мэдээ сонсоод та ер нь хэрэг бодож байгаа. Сайн мэдээ сонсоод 12 жил болж байгаа боловч яг үнэн юмыг бол ерөөсөө би сонсоогүй ерөөсөө дандаа хуурамч одоо ариун сүнслэлд хөтгдөл буруу замаар л яваад байсан байхгүй. Тэгтээ би энд ирээд одоо 2 жил болох гэж штэ. Эндсний хүсэлж хуулган дээрээд энэ пасторуудын үнэн гэрчил номлолуудыг сонсоод би үнэхээр бахархаж байсан. Үнэхээр би талархаж байна. Би тэгээд би 12 жил итгэгч гэж явсан боловч би ер нь яста нөгөө нүд үзээгүй чих сонсоогүй гэдэг шиг би ер нь хаана налгаж ийсэн бэ гэж тийм хүртэл бодол надад орж ирж ийсэн. Тэгэд яг үний юм гэдэг чинь гайхамшигтай. Үний юмд чинь саад бэрхшээл будар чөтгөрүүд чинь бас сааг тээг болно. Тэр үнэн тэр сайныг харуулахгүйгийн төлөө тэд нар бол өдөр шөнөгүй цаг минут ерөөсө зогсохгүйгээр ажиллаж идэг тийм зогсохгүйгээр ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэхэд энэ чуулганд ирээд би өстой үнэн гэж яг үнэхээр үний юм байна дотроо гимшээд пастораар одоо эдгэл чөлөөлөлтийг аваад багаар би ингээ явж яасан ч гэсэн миний тэр бузар тэр зүрхний гүнд байсан тэр үндэслэн суурлагчин тэр бодар чөтгөрүүд хараалуудаас би бас салж чадаагүй л байгаа тасраагүй гэж. Тэг үндсэн тасраагүй байсан байхгүй. Тэгээ бүр намайг бүр энийг л илчилэхгүй л энийг л илрүүлж илчилж гаргахгүй бол ерөөсөө амар заяа үзэхгүй би бүр нэг хэсэг бүр айгүй хэцүү шантрал тий айгүй шаналж байсан. Би үннийг гаргаж чадахгүй бас бяцхан миний энэ зүрх сэтгэлд нь нуугдсан тэр зүрхээ би яг цэвэр байлгаж чадаагүй юм чинь тэр эдгэр чөлөөлтөөр өвгдээцийн хараал тэр бузар хараалаас ирсэн тэр завхаалын сүнс тэр худал хуурамгийн сүнс айдас гологдлын сүнснүүд чинь намайг ерөөсөө амраахгүй байсан байгаа байхгүй юу. Тэгтэл одоо өчигдөр ч яста
бүгд нүдэнд үзэгдэж харагдаж хэн намайг хараад байсан хэн намайг цөхөж байсан тэр айц гологдос үзэглүүчээ өчгдөр ингээл үзэгдэж штэ. Тийм гайхамшиг болж байгаа байхгүй. Үнэхээр гайхалтай гайхамшигтай. Одоо нэрлэгдэж танигдаад хөөгдөд гараа явсан. Одоо тэгээ бүгд амьдрал дээрээс бүгдээрээ зайлсан. Одоо бүгд зайлсан. Амен. Үнэхээр талархаж байна би бол. Үнэхээр баяртай байгаа. Амен. Бурхан ямар гайхалтай бэ? Үнэхээр гайхалтай, гайхамшигтай нэрэ. Тий. Энийг бол хүн гадна талаас одоо ямар ч мөнгө төгрөг төлөөд хин ч одоо ухаантай боловсралтай шинжлэх ухааны ямар ч одоо дэвшилтэд технологиг ашиглаад хүний дотор байгаа бохирсонсыг гаргаж чадахгүй. Хүн ямар их дарлууж явд юм бэ тий. Тэгэхээр ер нь та яг 12 жилийн би итгэгчээ гэж байна. Тий. 12 жил мэдээж чуулгантайгаа холбогдоод 2 жил боллоо. За баптизм өчигдөр хүрсэн гэж байна. Тий өчигдөр баптизм хүрсэн. Ер нь алдаа хаанаас юм бэ? Та ер нь юун дээр алдаад байсан гэж одоо хэлэх. Алдаан дээр бол ерөөсөө надад бас байсан байна. Өөртөө бас нөгөө буруу сүнсэнд хөдлөгдөөд би ер нь ариуссан, цэвэрсэн, болцсон гэдэг одоо тийм бардам сэтгэлээр л би хандж исэн байхад нь шүү дээ. Тэгтэл намайг бурхны ариун сүнс чинь ерөөсөө амраахгүй чи тэр үндсийг тэр зүрхний гүнд байгаа тэр бохир үнцгийг сугалж хай гэдэг ерөөсөө намайг ингээд шаналгаад тий бүр цаваагаа дуунтаж чадахгүй шүн бүр ингээд танд хартаар зүүдлээд байсан байхгүй юу. Энийг л илчилэхгүй. Ариун сүнс бол танд хайртай, таныг чөлөөлөхийн төлөө байнгаж ирсэн. Бохир сүнс бол барамтлаад байсан юм. Бохир сүнс л тий би ариун сүнсээр бол бурхны ариун цусаар би аминдаа цэвэрлэгдсэн, угаагдсан гэж бодож байгаа шүү дээ. Тэгтэл би тэр өөрийн дотор байгаа зүрх сэтгэлийн гүнд байгаа тэр үнцгийг би дасалж чадаагүй л байсан байгаа байхгүй юу. Тэгэл тэрий чинь ариун сүнс надад үргэлж сануулад байгаа байхгүй юу. Энийг гэрчил. Энийг л авч хаяхгүй бол ерөөсөө чи үнэн дотор байж чадахгүй. Ерөөсөө л нөгөө бузар мовтагаа л эвлэрээд дээ шүү дээ. Тийм учраас би зөрөгтэйгээр одоо оюун ахлагчтай хэлээд өөрт чинь бас хэлээд тий би ер нь энэ бузар сүнсийг л би энэ үнцгийг л би тасалж хаяхгүй бол ерөөсөө миний амьдралд бол ерөөсөө бузар сүнсүүд ажиллаалах юм байна. Энэ бүгдийг л би ариун сүнсний хүч, бурхны хүчинд би энэ хар сүнсийг хөөж гаргаж зайлуулсандаа би асар их хүнд ачаа дарамтаас салжлаа шүү дээ. Ингээд чөлөөлөгдөөд баяр. Ингээд чөлөөлөгдөөд эдгэр чөлөөлөлтийн дөрөвчийн бүтэн сайд тэр номлол дээр чинь овдоо тэр өвөг дээдсийн хараалд те өвөг дээдээс орж ирсэн тэр бузар сүнснүүд чинь ата харахад эдгээр чинь тэр чигээр хараал байсан байгаад тэрийг би бас л одоо бардам сэтгэл гаргаад яваад байсан л нуугаал яваад байсан байгаа шүү дээ. Тэгтэл яаж ин үнэхээр бурхан над хайртай учраас ариун сүнс намайг үнэхээр цэвэрлэж бурханы хүүхэд болохын тулд намайг илчлүүлж шүү дээ. Эдгэр чөлөөлөлтөөр намайг илчлүүлээ. Тэр эдгэр чөлөөлөлт авахд би ч мөр ингээд амьсгаа богтоод амьсгалж чадахгүй бүр муужирж унах гэдээсэн шүү дээ. Яг тэр номл ороод ирэхтэл тэгэл би гарцаагүй яг үнэхээр надад бурхан хайртай учраас энэ бузар ёрын чөтгөрүүдийг би зайлуулж яжил би амар амгалан тий бурханы амар тайван баяр хөөр юу гэдгийг одоо гэр бүл дээр бол бүх зүйлийг би хүлээж авчих шүү дээ. Амен. Тий. За тэгэхээр 10 хэдэн жилийн итгэлийн амьдрал байсан гэж. Гэхдээ би яг юм бурхан ийм сүнслэг юм аа. Бохир сүнсч маш бодтой юм. Бурхан ч үнэхээр гайхалтай дээд юм байна, чөлөөлт юм байна гэж та ярьж байна тийм ээ. Тэгэхээр энэ бүхэн яг хаанаас ер нь яагаад та ингээ холбогдож чадахгүй энэ бурхны жинхэнэ ийм сүнслэг үйлчлэлийг ер нь амсаж чадахгүй байгаад юм бэ? Амсаж чадахгүй гэхээр чинь би ч нөгөө үнэн дотор л алхаагүй байгаа байхгүй. Тийм үнэндээ яг бас нэг холбогдож чадахгүй яг нүүр тулж чадахгүй л байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо та сүмд явдаг байсан. Сүм болгон сүм муу юм уу биш юм уу тий? Тэг сүм болгон сүм биш ээ. Миний явж байсан тэр одоо сүм болж ерөөсөө яг үннийг таниулахгүй байж штэ. Хоормч намд шашинтсан сүм чи ерөөсөө бүхнийг ингээд хаацсан үнэн лүү алхуулахгүй бурхны үнэнг мэдүүлэхгүй байж штэ. Үнэнг мэдээгүй хүн чинь өөрийнхөө нөгөө бузар зүтгэртэйгөө л ханьсаад байна гэсэн үг. Өөрийгөө чөлөөлж чадахгүй байж штэ. Тэр сүнсэнд бузар сүнсэнд боолжлогдоод байна гэсэн үг шүү дээ ерөөсөө. Тийм л байгаа байхгүй юу?
Тэгэхээр одоо ингээд бодоход чинь үнэхээр одоо үнэн хаана байна гэвэл одоо манай чуулган үнэхээр гайхалтай, гайхамшигтай. Үнэн дотор би орж ирсэндээ үнэхээр талархаж баярлдаг. Үнэн иржээж таны амьдрал дээр ажиллаж байгаа зүйлсүүд илчлэгдэж байгаа юм биш үү? Үнэн дотор ирэхээр л миний амьдралд байсан тэр нууцлагдж байсан тэр үндсүүд чинь гэрчлэгдэж ирж байгаа байхгүй юу? Тэр үннийг гэрдэл гарч ирд юм байна. Ил гарч ирд юм байна штэ. Өөрөө ч баг мэдэхгүй тэр ариун сүнс чинь бүр сануулад тэр нуугдсан, нууцлагдсан тэр бузар үндсээ чинь хуурамч үндсэн үе чинь ил гаргаж өгөөд би үнэн дотор алхах учраас яг өөрт байгаа бүх бузар муу ёрын сүнснүүдийг зайлуулж ээж би үнэнтэй нүүр тулж ээж гайхамшиг би хүлээж авчих шүү дээ. Гайхамшиг буюу эрх чөлөө гайхамшиг эрх чөлөө эдгэрэл юу гэдэг тэр баяр хөөр бүх зүйлийг би хүлээж авчих шүү дээ. Намаа. Гайхалтай байгаа байхгүй. Үнэхээр гайхалтай. Үнэхээр гайхамшигтай. Баяр хүргэе. Баярлалаа. Бурхны өрөөлийг хүртэж яваа. Амен. Халелуя. Тийм ээ. Бардамнал гэдэг маш том гимнүгэл байдаг. Хүн өөрөө гимнүгэл дотроо байхаараа тэрийг бас нэг мэддэггүй талтай тийм мэдэхгүй. Тэгэхээр хүмүүс бас ингэж алдаж би мэднэ, би бурхны мэднэ, би бурхантай уулзсан, би аврагдсан гэд ингээд өөрийнхөө өрөөлийг хаагаад идэм шивцтэй өөрөө чинь гэр нүглийн асуудал гэж та бас хэлэх гээд байна уу? Харин яг тийм л байгаа байхгүй. Тэ бардам зангараа би мэднэ, би чадна, би ойлгож гин гэд яг үний юм ороод ирэхээр чинь бараг би өөрөө ийм байдгийг яг ингээд өстой танд ортол үнэнтэй нүүр тулаад ирэхээр бүх юм чинь илчилж ээж би үнэн дотор баяр хөөртөө алхаж шээ одоо ерөөсөө. Бүр баяр хөөрөөр дүүрээд бүрээс хамаг би хөнгөрөөл ерөөсөө нөр эзэн бурхан эзэн одоо баптизм хүртэхэд уснаас гарахад нэр ариун сүнс тагтаа мэтэрэл мөрөн дээр нь буусан яг түүнтэй адилхан би чинь баяр хөөр яста далавч байсан бол өчтөр би дэвхээр байгаа байхгүй. Айгүй хөнгөн. Айгүй сайхан байсан. Тийм болохоор одоо залуучууд минь ч гэсэн одоо ахмад үе маань ч гэсэн дунд үе маань ч гэсэн үнэнтэй нуур тулж те яг зөв амьдралаар одоо баяр хөөртэй аж аргалтай хүн болгон аж аргалыг хүсдэг. Хүн болгон сайн сайхан байхыг хүсдэг. Тэгэхээр үнэнтэй нуур тулж амьдрал хэрэгтэй. Тий, үнэн бурхныг хайж олох хэрэгтэй. Үнэн бурхныг хайж олох хэрэгтэй. Тэгээд одоо эргэлзэх юм байхгүй, хоёр нүүр гаргах юм байхгүй. Үнэн хаа байна? Тэр газар л ирэх хэрэгтэй. Үннийг бол одоо нөгөө нэг сонсоор нэг үзгэж байдаг. Түүнтэй адил одоо тэр үнэхээр манай энэ бүх үндэсний хүсэлж хуулган дээрээ үзээд, сонсоод, хараад явах хэрэгтэй байгаа байхгүй юу? Яг эргэлдэж байгаа бол эргэлдэх юм ерөөсөө байхгүй. Үнэн дотор л явах юм бол бидний амьдрал баяр хөөр, аж аргал одоо бидний хүсэж байгаа бүх юм бурхны хүснээр бурхан гайхамшигтай одоо амжилт ялалтыг бас та өгнө штэ. Ялалттай бурхан штэ. Үнэхээр Тэнгэрийн хаанчлалыг эхлээ та тэгвэл бүгд нэмж өгдөнө гэж хэлсэн тийм өгдөнө гэж хэлсэн. Яг тэр л байгаа байхгүй юу? Гайхамшигтай. Үнэн эзэн бурхан гайхамшигтай шүү. Гайхамар нэрэ. Амен халелуя. Амен халелуя. Одоо бидээс ингээд бүх муу юмнаас чөлөөлөгдөд тий. Тэгэл яста нэрэ Есүсийн ариун цусаар би угаагдаж, бүрэн бүтэн угаагдаж, цэвэрлэгдэж, одоо зөвтгөгдөж, эрүүлжиж гайхамшигтай нүүр тулж штэ. Үнэхээр сайхан байгаа. Энэ бүгдээ та өөрөө мэдээд энэ бүгдийг би өөрөө хуваалцаад мэдрээд одоо би бүр зүрхнээс чи намнаас чи гарч ирж байна. Одоо би хилээд байгаа юм баш миний зүрхэл ариун сүнсэл намайг яриулаад байгаа штэ. Үнэхээр гайхалтай. Тий, усан баптизм гэдэг бол сүнслэг маш чухал ажил байдаг. Тэргээр маш олон одоо хараалууд тасардаг, бохирч сүнснүүд илчлэгдэж чөлөөлөгддөг ийм одоо ажил хийгддэг. Тэгж хүний хийдэг нэг ажил байдаг тийм ээ. Та ер нь урд нь усан баптизм хүрчихсэн юм уу? Усан баптизм би анх зүгээр 12 онд хүртэхдээ миний бага охин Солонгост тулсад дээд сургуульд орох гээд яваад тэгээд бас нэг бичиг баримт дутуу би хүргэж өгсөн. Тэгээд нөгөө бичиг баримтыг аваад нисээд очиод нөгөө охин намайг хүлээж аваад
Тэгээд очингуудаа миний охин бурхан эзний хүлээгээд авцсан байсан. Тэгээд өөрийнхөө сөмдөр аваачаад өөрийнхөө өнгөж очиод хэдхэн хоноод штэ эзэн бурханы хүлээж аваад бас бөө баяр хөөртэй тэгээд намайг урьж аваачаад тэгээд тэр пастор нь намайг шууд нөгөө одоо Иесусийн тухай ярьж хэлж өгөөд те тэгээд одоо энийг нэг жүүс өгсөн бах л да хөрөн ундаас гэнэ энэ бурханы цус гэл надад нэг юм вона шиг юм уулгуулаад тэгээд надад баптизм хүртээсэн би тэрийг баптизм хүртчихлээ би ариусчлаа гэж бодоход би бүр төөрсөн бодилсан байгаа байхгүй юу тэгээд би баптизм хүртсэн гэж яваад байсан чинь үгүй Солонгос туссан баптизм хүртчихсэн юм байна. Тэгээд тэр усан баптизмаар ер нь бол юу ч болоогүй юм байна тийм үү? Юу ч болоогүй. Гэтэл усан баптизм гэдэг өөрөө ямар их ажил хийгддэг. Ямар их ажил хийгддэг. Тэр хүнийг цэвэрлэдэг. Тэр хүнийг ариусгадаг. Шинээр төрүүлж байгаа. Шинээр төрж байна. Тэр шинээр төрсөн хүн өгөж байна. Хуучин хүн өгөж тэр бүх бузар муугаас би салж штэ ерөөсөө. Тийм гайхамшиг болж байгаа байхгүй юу? Үнэхээр бодтой. Гайхмаар бүр харин тийм бүр цаанаас ингээл баяр хөөр төрөөл өстөр би чинь ойлгохгүй инээгчгүй тэгэл ингээл бид нар чинь бүгдээрээ үр хүүхдтэй тий үр хүүхдтэй ах トゥ амар сатны төрөл бүрийн хүмүүс байгаа төрөл бүрийн ааш арьсанда бүгд л одоо сайхан явахыг бодсон боловч үнэнтэй нуур тул чадаагүй гэмшиж ч мэдэхгүй эдгэр чөлөөлж юу гэдгийг ч ойлгохгүй яваа штэ. Тэгэхээр яг үнэн юм гэдэг үнэхээр гайхамшигтай. Үнэхээр гайхамшигтай бурхан. Амаа даачрсантай үнэхээр таалагдсан. За, олон бохир сүнснүүдэд үнэхээр дарамтлуулж авсан энэ бүгдээс чөлөөлөгдөх боломжтой байт юм байна. Олон хараалууд тасард юм байна. Бохир сүнс хаанаас ч орж иж болно. Өөрийн гим нүгэлүүд нэцэг өгдөөс дамжсан байж болно гэх мэт. Маш чухал зүйлсийг та бол ярьж байна. Одоо өнгөрдөг саяхан болсон эдгэр чөлөөлтийн үйлчлэлийн үеэр таас чөлөөлөгдөж байгаа харагдаж байна. Энэ дэр ер нь юу болов? Энэ саяхан өнгөрдөг номлолыг та тэр үеийн сэтгэлээ хаалцаач. Тэгээ сая өнгөрсөн бүтэнсэ өдрийн номдод бол гайхамшигтай номлол үйлчлэл үнэхээр гайхамшигтай үйлчлэл байсан. Үнэхээр л яг хүнийг яста өвддөг үл өвчнөөс нь тий одоо бардам айдас годогдол ямар л хүний амьдралд хүний рууд явж байгаа юм чинь хүн болгонд нэг тустай тийм бохир нүглүүд байгаа шүү дээ одоо дээрээс ирсэн хараалж байгаа өөрснөө мэдхгүй л одоо төөрөөл яваад байгаа шүү дээ. Гэхдээ яг манай энэ бүх үндэсний хүсэл жуулганы эдгэрэл чөлөөлөлтийн конференцийг сонсоод ирж байгаа хүмүүс бол үнэхээр азтай гэж би бас боддог. Үнэхээр одоо өөрсдийнхөө төлөө өөрсдийнхөө амьдралын дээр эрүүл мэндийн төлөө гайхамшигтайгаар бас аль болох сайхан замыг сонгож бурхны хайж ирж байгаад нь би үнэхээр талархчихсан. Тэр хүмүүсийг ирж байхад. Тэгээд би бүтэнсэ өдрийн номдоор дамжуулан яг миний амьдралд нууцлагдсан ямар хараал чөтгөрүүд байсан тэр бүгд надад илчлэгдэж би тэгээд илчлэгдэж ирсэн учраас би эдгэрэл чөлөөлөлтөөс би маш их бузар сүнснүүдийг зайлуулж би чөлөөлтийг авсандаас үнэхээр талархаж байгаа. Энэ гайхалтай юм оршгоо ажиллаа эдгээгээл чөлөөлөл ямар гайхалтай тийм үнэхээр бурхны гайхамшигтай оршгуу дотор ариун сүнсээр хөдлөгдөд бид бүх бузар муу нүглээс чөлөөлөгдөж байгаа байхгүй юу? Амен. Халелуя. За гайхалтай. Ингээд бурхны оршгууг хүн мэдрэх ёстой маа. Үнэхээр бурхны хийдэг тэр сүнслэг ажлуудыг бас яагаад амсаж болохгүй гэж вэ тий? Та шийдвэр гаргаад бурхны өмнө буугаад ихэд бол бурхан тань дээр ингээд ажилтгийм аа гэдгийг гэрчүүлж өнөөдөр хүн эдгэж болд юм байна, чөлөөлөгдөж болд юм, эрх чөлөөнд гарч болд юм байна, үнэнтэй учирч болд юм байна, хайсан хүн олд юм байна гэдэг ингээд ийм гайхалтай зүйлсийг гэрч болоод тий? Бурхны гэрчлээд алдаршуулаад биеэрээ ингээд алдаршуулаад сууж ийн гэдэг бол тэр чигээрээ өөрөө ерөөл юм аа. Ерөөл. Үнэхээр энэ бурхны ерөөл. Амен. Хүн болгонд энэ ерөөлийг хүртээсэй, аваасай, үнэнтэй нуур тулаасай гэж би хүсэж байна. Тэгэл яг энэ сайхныг хүртэх болтугай тий бүгдээ. Энэ сайхныг хүртэх бол. За, ер нь бол одоо хоёлаа нэлээд зүйлийг ярьлаа. Усан баптизм хүртэхдээ юу болсон? Итгэлийн амьдрал дотор алдаа нь хаана байсан? Сүнслэг ертөнц ямар байдаг гэх мэтчлээ ярьлаа. Төгсгөлийн хором дээр ирж гинөө гэж би ойлгож байна. Та ярмаар зүйл байгаа бол ярьж болно шүү. Итгэдэг болон
Бурхныг огт мэдгүй байгаа, хүлээж аваагүй байгаа таны үеийн хүмүүс ч байдаг, залуу хүүхдүүд ч байдаг тийм. Энэ хүмүүс тандаж та ер нь юу шилмээр байна? Яг гоо энэ одоо залуу үедээ, дунд үедээ тийм ээ. Итгэгч болон одоо итгэдэггүй хүмүүстэй гэх юу? Итгэгч болон итгэдэггүй хүмүүс ч гэсэн төөрч бодлаад энэ зөв үү, энэ буруу юу гэд янз бүрээр хүмүүс хайдаг тийм. хайж байгаа штэ. Тэр хайж байгаа хүмүүсийг зөв газараа, зөв цагтаа энэ үннийг хүлээж аваасай л гэж их хүсэж байна. Хүн болгоно ад жаргалтай сайхан амьдрахыг хүсэж байгаа. Хүн болгоно л баяртай, хөөртэй байхыг хүсдэг. Тийм болохоор үнэн байдаг. Үнэхээр бурхан эзэн гайхамшигтай мэдрүүлдэг гэдгийг л би ойлгож авч ирээсэй л гэж хүсэж байна. Амин. Бурхан гайхалтай ажилласаар байгаа. Үнэхээр үннийг хайсан хүн бол олдог. Магадгүй таны хайж байгаа үнэн өнөөдөр танд хүрч иж болох юм аа. Бүхэнсний өсөлж болгон үүд халга танд ч гэсэн нээлттэй тийм ээ. Тий. Гайхалтай одоо бурханы өрөөлийг хүртэх боломж байна шүү гэдгийг та хоёр хэлээ тийм ээ. Тий. За үнэхээр гайхамшиг. Энэ гайхамшигтай сайхан баяр хөөр, амар тайвныг хүн болгон хүртэх эрхтэй шүү. Эрх байна, боломж байна тий. Тий, боломж нь байна. Сонголт нь одоо таних юм аа. Сонголт нь л одоо та нарынх л байгаа шүү. Үнэхээр сонголт бид нарт л байдаг. Тий. Хүн ер нь зөв замыг л хайж явах л ер нь их чухал та. Тэгэл өстө бурхан эзний гайхамшигтайгаар би алдаршуулж бурхан дотор би баяр хөөртэй байгаад намайг ингэж гайхамшигтай ариун сүнсээр бэлхааж өгч үнэтэй уулзсан би үнэхээр талархаж байна. Амен. Амен. Энэ гайхалтай ажлуудыг хийсэн агуу бурхан алдаршуулж үнэхээр алдаршиж байна. За энэ хүрээд өнөөдрийн гэрчлэлийг хоёлаа төгсгөж болж байна уу? Болж. Баярлалаа мөхнөөсөө хичээсний хэлээр улам илүү бэлхах болтугай. Баярлалаа. Амен. Халелуя. Эзэн бурхан алдарших болтугай. Дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай.